Юмжаагийн Цэдэн болон Үнэн Зоригтхан аймгийн Зоригтхан хошуунд өнөөгийн Улс аймгийн Давс суманд 4-р гэр бүлд 1916 онд төржээ. Цэдэн болон 11 хүүхэдтэй айлд 5 дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элцэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэн балын боловсролыг үргэлжлүүлэхээр Зөвлөлт холбоот улсын Ирхүү хот руу явуулжээ. 1929 оноос 9 жилийн турш тэрээр Улаан өвд Ирхүүд суралцаж 1938 онд Сибирийн санхүү эдийн засгийн институтуудыг онц нэмэлтээр төгсөж санхүү эдийн засгчийн мэргэжил эзэмсжээ. 1938 онд сургуулиа төгсөөд Улаанбаатар хотод ирж санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3 дугаар сараас сангийн яамны дэд сайд, 7 дугаар сараас 1940 оны 4 дугаар сар хүртэл сангийн яамны сайдаар ажиллах хугацаанд Монголын Худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. 1940 оны Бүгд найрамдах Монгол Ардын хувьсгалдан намын 10 дугаар их хурлаар Монгол Ардын хувьсгалдан намын төв орон нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8 дугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Энэ 44 жилийн хугацаанд улс төрийн товчооны гишүүн байв. 1945-аас 1952 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайдын орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952-оос 1974 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ерөнхий сайд, Бүгд найрамдах Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-өөс 1984 онд Бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга буюу Бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн тэргүүнээр ажилласан юм а. Түүнийг улс төрийн амьдралд орж эхлэх үед Монгол улс Азийн буурай хоцрогдсон орны нэг байсан, зөвлөлтийн заавраар социалист нийгэм байгуулах хөгжлийн зам дээр дөнгөж гарч ирж байсан орн байжээ. Цэдэн бол Монгол орныг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэх, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч байв. Зөвлөлт холбоот улсын болон социалист орнуудын ихтэй дунд тусгай сургуулиуд Монголын олон мянган оюутан залуу сурж дээд боловсролтой болж үйлдвэрийн дархан Эрдэнэт хотууд шинээр байгуулагдаж байв. Цэдэн бол Бүгд найрамдах Монгол Ард улсын туцаар тогтнолыг баталгаажуулах 1961 онд нүүбийн бүрэн эрхэт гишүүн болоход анхаарч чухал хувь нэмэр оруулсан. Түүнийг төрийн эрх барьж байх хугацаанд Бүгд найрамдах Монгол Ард улс дэлхийн 130 гаруй улстай дипломат харилцаатай, 60 гаруй улстай соёлын харилцаатай байсан. Цэдэн бол Зөвлөлт холбоот улс болон бусад социалист лагерийн орнуудын дэмжлэгтэйгээр Бүгд найрамдах Монгол Ард улсын нийгэм эдийн соёлыг 1960-аас 1980-ад онуудад эрчимтэй орхишлуулан хөгжүүлсэн гавьяатай юм.